Өөрийн сайдаас асуу энэ өмнө нэг хэдэн жилийн өмнө бас яригдсан энэ нөгөө богдхан төмөр замын асуудал гэж яригдчихсэн. Энэ ямар хөө шатантай явсан бол. Одоо энэ нийслэлийн төгжрөл Улаанбаатар хотын энэ төгжрөлийн асуудал сүүлийн нэлээд хэдэн жилэл одоо асуудал болж байна л доо. Нийт хүн амын 50-аас илүү хувь нь амьдарч байгаа хот байгаад байдаг. Улаанбаатар хотын тэг дундуур нь маш өргөн зурвсаар төмөр зам одоо ачаа тээвэр маш олон тээврийн юмнууд явах болчиход байдаг. Тэгээд нэг төмөр замаа давсан хэдхэн гарцууд руугаа ингээд машинууд очролдог, зохиомол төгжрөл үүсгдэг нэг юм яваад байдаг. Хуучин бол яг хуу энэ зорчиг тээвэр төмөр замаар нэлээх явж исэн болохоор энэ бас тэгж төлөвлөж хийсэн баг. Одоо бол үндсэндээ өдөрт хэдэн удаа гэж маш олон удаа энэ гарцуудыг хаадаг юм байна шүү дээ. Ачаа тээврийн вагонууд явж байгаа улс хоорондын болон улс доторх. Тэгээ тэр болгонд нь ингэж төмөр замын гарцууд хаах болгонд ингээд нэг төгжрөл болоод нөгөө талаараа энэ маш өргөн зурвсаар ингээд Улаанбаатар хотын төлөвлөлт хүндрэлтэй байдаг үлг одоо нэлээд хүндрэлтэй юмнууд гардаг юм байна л да. Тэгээд дэлхийн бүх улс орнууд хотууд нь ингээд дундуура төмөр замтай байдаг гэж тайлбар яриад байдаг. Гэхдээ энэ дэлхийн улс орнуудын төр готон дуур явж байгаа төмөр замууд нь газар доогуур түнэлийн юм уу эсвэл дээгүүр л яваад байгаа шүү дээ. Яг одоо төвлөрөлтөө одоо альч хотод очсон төмөр зам нь хаагаал яг хотын төв дотор богоо явж байгаа гэж зам хаагаад байдаг. Альч тийм хотуудад тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр үнэхээр энэ Улаанбаатар хотын төгжрлийг арилгая гэж байгаа бол тэр богдхан төмөр замынхаа асуудлыг явуулаад тооцоол судалгаа үндэслэлийг гаргаад ингэж явуул наадах нэг асуудлаар нэлээд хэдэн хотын асуудлыг шийдчмаар л харагдаад байна. Газар чөлөөлөлтүүд явагдана, хотын төвөөрөх. Энэ хот төлөвлөлт чинь арай жаахан цэгцтэй явчихна. Мэдээж энэ дээр бол манай төмөр замынхан бол бас жаахан эсрэг байр суурьтай байж магадгүй. Тэгэхдээ одоо наад нэг 21-р зуун гараад 20 жил болчиход байгаа чинь нэг ийм маягтай тээвэрлэлтэй нийслэлийн дундуур өргөн зурвсаар явуулаад баймааргүй л байх юм. Энд чинь шатарч дэлгүүрэх, дэсэр дэлгүүрэх аюултай янз бүрийн ачаа тээвэр явдаг юм байна. Төмөр зам дээр аваар осол гарч урт удаан хугацаагаар хаасан яасан хүний амьнаас эрсэтсэн тохиолдлууд гарсан. Тэгэхээр одоо энийг бол аль болох аюул осолгүй авааргүй байх талаасаа ч бодсон. Маш олон талын ач холбогдолтой л гэж үзээд байгаа. Тэгэхээр энэ богдхан төмөр замынхаа асуудлыг явуулаад энэ талын нэг судалгаа тооцоол юмнууд хийгээд явуул яадаг юм бэ? Одоо ингээд нэг тэр яамныхаа нэг ийм төшмөлүүд олон жилийн салбараа удирдсан байрцсан мэддэг гээд ийм хүмүүсийн үгээр ингээд сайд нар яваад баймааргүй байх юм. Нөгөөдөл нь шин сайд очихоор л ингээд ингэхгүй бол болдгүй шүү гэсээр байгаа л ингээд хуучин нарны явуулаад өөрсдийнх нь ирэх шиг нь хөндөгдөх гээд байдаг нэг ийм юм аль салбар дээр байгаад байгаа. Арай жаахан хайрцагнасаа гар сэтгэж болохгүй байна уу? Энэ дээр шин сайд ямар бодолтой вэ? Өөрөө бас төмөр зам дээр нэлээд бас ажиллаж исэн хүн. Бас л тэр байр суурийг хадгалаад ингээ явахаар байна уу? Тэр нэг шинэ гарц гаргалгаа юмнууд та бүхэн бодооч ээ. Нийслэлийн одоо иргэдийн эрх ашигын асуудал яригдчих штеп энэ чинь. Энэ дээр нэг байр суурийг сонсоод гэсэн. За Лувсангийн халдвар сайд 83. За Баатар хөлөг гишүүний асуултанд хариулъя. Богдхан төмөр замын хувьд Улаанбаатар төмөр зам өөрсдөө техник эдийн засгийн тооцоо хийж үзсэн. За энэ үед эхний тооцоогоор бол нэг 123 жилд өртгөө нөхөх юм байна гэдэг тооцоо гарсан. Дараа нь одоо ачааны хэмжээ нэмэгдсэн үед тэгэхээр зэрэг нэг 88-9 жил гэсэн юм тооцоо гарсан байгаа юм. Гэхдээ бид нар энэ тооцоон дээр бол мэдээж Монгол улсаар дамжиж өнгөрч байгаа Таранзит тээвэр. За тэгээд Сэлэнгийн оройн, Дархны оройноос явж байгаа төмөрийн хөдөр гэдэг юм уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх ийм л одоо ачааны урсгал байгаа юм. Бусд нь ерөнхийдөө Улаанбаатар хотод орж ир шингэдэг. За Улаанбаатар хотоос төмөр замын нүүлгээ гаргахын ихээр зэрэг хамгийн түрүү нь одоо Тэзүүдээ яг нөгөө нүүрс орж ирдэг. Гурилын үйлдвэр гээд ингээд томоохон байгууламжуудтай уялдаад болдоггүй. Тэгээ бид нар Азийн хөгжлийн банкнд хандаж техникийн тусалцаагаар энэ богдхан төмөр замын 2 дахь шатны техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэх гээд одоо тендер зарлагдаа явж байна. Одохгүй тендер шалгараад ингээ гүйцэтгэгч байгууллага гараад ирэхээр би бас та бүхэн танилцуулъя. Ер нь бол урдсан тооцоогоор нэг богдхан төмөр замыг барихад
хэд хэдэн түнэл байгаа хамгийн урт нь 3 км хүртэл урттай. За ингээд нэг 800 орчим сая доллар гэсэн урдсан тооцоо гарч байгаа. Тэгээ бид нар энэ дээр яг хөрөнгө оруулалтын дээр гацсан маягтай. Тийм учраас одоо Азийн хөгжлийн банкны дэмжлэгийг авч байгаамаа. За Улаанбаатар хотын дундуур энэ нөхөн гарц ерний төгжрлийг бууруулах бид нар нийслэлтэй ярьж байгаа хэд хэдэн удаа энэ асуудлаар уулзсан. Хамгийн түрүүн төмөр зам доогуур болон дээгүүр нөхөн гарц гүүрэн гарцуудыг хийж өгөх хамгийн одоо зөв оновчтой шийдэл хөрөнгө оруулалт багтаа. Ялангуяа зорчигчийг явдаг явган зорчигчтэй газрууд дээр гүүрэн гарцууд жижиг суудлын дээр одоо явдаг хороолдрууд руу чиглэсэн энэ урсгал дээр нь бол нөхөн гарцнууд төмөр зам доогоорх том хэмжээний урсгалтай газрууд дээр бол төмөр зам дээгүүрээ давсан гүүрүүдийг барьж энэ одоо төгжрлийг бууруулах шийдлүүд одоо харагдж байгаа хамгийн түрүүний энэ байгаа. Тэгээ эх жил Улаанбаатар хот өөрсдийнхөө хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд дээр бас цөөнгүй газар нөхөн гарцнууд хийхээр төлөвлөлөөд одоо ирэх аваар ажил хийх юм байна лээ. Товчхондоо ийм мэдээлэл өгье танд. За одоо эрхэм гишүүн Гомболдогийн мөнх цэцэг. Баатар улиг гишүүн нэг сааны танхимаас Баатар улиг Яндан барилын Баатар. Тийм тэгэхээр энэ угаасаа хүсэхгүй л байгааг хэрэг л дээ. Хүсэхгүй л байна. Гэхдээ наад тээцүүдийн нүүрс чинь толгойд руугаа орж ирээ толгоотоосоо татчих орц гарц бүх юм нь бэлэн байж байна. Гурил будаа бүх юмнууд нь хотынхоо хоёр тал руугаа орж ирээд тэндээсээ бөөний агуулгах буулгалтын дамжуулах цэгүүдээ байгуулад ингээд явчих боломж байна. 800 сая доллар молор гэд амар тэнгэрийн юмнууд яриад байгаа юм. Тэр Баянгийн тэндээс байна уу тэр Богдхан төмөр зам чинь урт нь хэд юм 100-аад км л байгаа үст. 100-аад км төмөр зам барихад за түнэл барилаа гэх тийм хэд 7-8 даабалтцсан төртөг гэж юу хийдэг юм бэ? Ингээд угаасаа хүсэхгүй л байгаагийн хэрэг байхгүй юу? Энийг нэг эргэж хараад судлаад нэг та бүхэн нэг харж үзээд надад улс орноо бодоод нийслэлийнхаа иргэдийн эрх ашигыг бодоод нэг шийдвэр гаргах талын бодооч ээ. Бүр яг миний хэлсэн одоо та ч өөрөө энэ салбарынхаа ямиг яг ингэж л яах юм байна. Ерөөсөө нэг Халтар сайд тэр ар богд гээд юу чинь За би концессор хийгээд юм. би яг энэ дээр Баатар улиг гишүүн тусч ич танилцуулъя. Ер нь бид нар нөгөө Богдхан төмөр зам гэхээр ганцхан төмөр зам барих ямаараа төсөөлөгдөд байгаа юм. Өөрөөр хэлбэл энэтэй холбоотой нөгөө дагалдах дэд өвцүүд бүгдээрээ гарна гэсэн үг. Тэр тооцоог нь хийсэн. Жишээлбэл